Бүгдээрээ сайн уу? Өнөөдрийнхөө видеонд Дэрсэн Малгат багийн гишүүдийн бүх цаг үеийн шагналын санг танилцуулах болно. За ингээд бүгдээрээ Дэрсэн Малгат багийн шагналын санг хамтдаа сонирхцгоё. Ахмад Дэрсэн Малгат Луфи Цөм далайн хамгийн хүчтэй дээрэмчин болох Арлонгийг ялсны дараа түүний анхны шагнал нь 30 сая бэрий болсон байдаг. Шичибукай крокодилыг ялсны дараа 100 сая бэргийн шагналын сантай болсон байдаг. Дэлхийн засгийн газрын тагнуулын баг CP9-ийн Роблучийг ялсны дараа шагнал нь 300 сая бэрий болсон байдаг. Эсийг аврахаар Имплтаунд нэвтэрч шоронгийн түүхэнд байгаагүй хамгийн том орголтыг үүсгэсний дараа Маринфордод очин том үүмэн дэгдэж 400 сая бэргийн шагналын сантай болсон. Шичибукай До Фламингог ялсны дараа 500 сая бэргийн шагналын сантай болсон. Биг Мам далайн дээрэмчдийн амттан генералууд болох Кракер болон Катакурыг ялсны дараа шагнал нь 1 тэрбум 500 сая бэрий болсон. Одоогоор манай Луфи маань Йонко Кайдог ялсны дараа 3 тэрбум бэрий болтлоо өссөн байгаа. レッジはお前か。違うわよ。お前か。どう見ても違うだろ。じゃあ Далайн дээрэмчтэй ангууч Зоро Алабастагийн үйл явдлын үеэр Мистер Нэгийг ялсны дараа анхны шагнал нь 60 сая бэрий болсон байдаг. Энис Лобид CP9-ийн Каког ялж 120 сая бэрийн шагналын сантай болсон байдаг. Дресс Росад До Фламингогийн ноёрхлыг унахад тусалж аврах дайсан болох Пикаг ялсны дараа 320 сая бэргийн шагналтай болсон байдаг. Кайдогийн баруун гар болох Кингийг ялж Луфигийн ялалтанд том хувь нэмэр оруулсныхаа төлөө Зоро маань 1 тэрбум 118 сая бэргийн шагналын сантай болсон байдаг. おいゾロ。もしもーし、ゾロくん。たった一人でどこ行くの。散歩だが。やめろ。やめろ、このクソ迷子野郎。ここは諸島だぞ、探しきれねえよ。迷子になんかなるか。Далайн хүлэг Бадав Жимбэ нар далайн дээрэмчин багт орж Фишер тайгрын удирдлага дор Арлонгтой хамт байх үедээ авсан анхны шагнал нь 76 сая бэрий байдаг. Шичибукай нэг болж маш олон тулаан улс төрийн нөлөө үзүүлсэний дараа 250 сая бэргийн шагналын сантай болсон байдаг. Шичибукай суудлыг хаяж Дэлхийн засгийн газрын эсрэг үйлдэл хийсний дараа 438 сая бэргийн шагналын сантай болсон байдаг. Вано улсын дайнд оролцож Биг Мам болон Кайдогийн холбооны эсрэг тулалдан Хүү эс хүүг ялсны дараа 1 тэрбум 100 сая бэргийн шагналын сантай болсон байдаг. ルフィ、聞いとんのかわりゃ。貴様船長じゃろうがい。Хар хөлт Санжи Энис Лобид CP9-ийн Жабураг ялсны дараа анхны шагнал нь 77 сая бэрий болсон байдаг. Дресс Роса аркийн дараа түүний гэр бүлийн холбоотойгоор Зөвхөн амьд гэсэн зарлалын 177 сая бэргийн шагналын сан болон нэмэгдсэн. Биг Мамын гэр бүлтэй сөргөлдөж Жерма 66-гийн ханхуу гэдэг нийл болон Биг Мамын цайны осдлыг хамтрагчдынхаа хамтаар буснуулж 330 сая бэргийн шагналын сантай болсон байдаг. Вано улс дахь тулааны үеэр Кьюнийг ялсны дараа 1 тэрбум 32 сая бэргийн шагналын сантай болсон байгаа. なんて可憐なレディー。メロメロメロメロメロ。Хороо арлыг устгасан Бастер Колын дараа амьд гарсан цорын ганц хүн мөн Понеглип уншиж чаддаг цорын ганц хүн тул Дэлхийн засгийн газар түүнд 8 настай жоохон охин хэдиж 79 сая бэргийн шагнал зарласан байдаг. Энис Лобигоос хамтрагчдаараа авруулан амжилттай цугцсны дараа шагнал нь 80 сая бэрий болон өссөн байдаг.
Дресроса аркийн дараа Дэрсэн малгайт багийн нөлөө өссөнтэй холбоотой 130 сая бергийн шагналын сантай болсон байдаг. Вана улсын тулааны үеэр Black Mariag ялж дэлхийн засгийн газар түүнийг дахин том аюул гэж үзсэн бөгөөд 930 сая бергийн шагналын сантай болсон байдаг. まあルフィワノ国にGod Usopp Enies Lobby аркийн дараа Sogeking нэрээр 30 сая бергийн шагналын сантай болсон байна. Dressrosa аркийн дараа God Usopp нэрээр алдартай болсон бөгөөд 200 сая бергийн шагналын сантай болсон. Вана улсын тулааны дараа засгийн газар Дэрсэн малгайт багийнхныг өндөр түвшний аюул гэж үзэж шагналыг нэг дор өсгсөн. Тэрээр 500 сая бергийн шагналын сантай болсон байна. 何私どうしたらいい？助けてくれ。あんた私を助けに来てくれたんじゃないの？ Cyborg Frankie Enies Lobby аркийн үеэр Дэрсэн малгайтын багийнхны хамт дэлхийн засгийн газрын эсрэг тулалдсан байдаг. Энэ үед түүнийг шууд аюултай этгээд гэж зарлан 44 сая бергийн шагналын сантай болсон байдаг. Dressrosa аркийн үеэр Doflamingo-гийн ноёрхлыг унахад оролцсон 94 сая бергийн шагналын сантай болсон байдаг. Вана улсын тулааны үеэр Sasaki ялсан. Одоогоор 394 сая бергийн шагналын сантай болсон байна. Сүнсний хаан Бүрүк Ромбор багийн гишүүн байх үед буюу Бүрүк амьд байхдаа 33 сая бергийн шагналын сантай байсан гэж өөрийгөө танилцуулдаг. Dressrosa аркийн дараа Дэрсэн малгайт багийн нөлөө өсч гишүүдийн шагнал нэмэгдсэн бөгөөд тэрээр 83 сая бергийн шагналын сантай болсон. Вана улсын тулааны үеэр олон чухал тулаанд оролцсон. Дэлхийн засгийн газар түүнийг Poneglyph-ийн мэдээлэлтэй хүн гэдгээр нь өндөр үнэлсэн бөгөөд одоогоор 383 сая бергийн шагналын сантай болсон байна. すみません。パンツ見せてもらってもよろしいですか。やめなさい人魚姫に。 Хулгайчмор Nami Enies Lobby аркийн үеэр дэлхийн засгийн газрын эсрэг тулаанд оролцож Дэрсэн малгайт багийн жинхэнэ гишүүн гэдгийг харуулсан. Энэ бол түүний анхны шагнал бөгөөд 16 сая бергийн шагналын сантай болсон байдаг. Dressrosa аркийн дараа багийн нөлөө өссөнтэй холбоотойгоор гишүүдийн шагналууд шинжлэгдсэн байдаг. Тэрээр 66 сая бергийн шагналын сантай болсон байдаг. Вана улсын тулааны үеэр Зевсийг авснаар хүчин үлэмж нэмэгдсэн байдаг. Ваногийн тулаанд идэвхтэй оролцож дэлхийн засгийн газар түүнийг аюултай хэмээн үнэлсэн юм. Одоогоор 366 сая бергийн шагналын сантай байна. 甘やかさないでジンベエ。覇王色。やめとけ親分。行かれる波に近づいちゃダメだ。 Үсэн чихэрт дурлагч Тони Chopper Enies Lobby аркийн дараа дэлхийн засгийн газар түүнийг тэжээвэр амтан гэж андуурсан байдаг. Түүний жинхэнэ чадварыг үнэлээгүй бөгөөд анхны шагналын сан нь ердөө 50 бэрээ байдаг. Dressrosa аркийн дараа багийн нөлөө өсч гишүүдийн шагнал нэмэгдсэн ч Chopper-ыг маш дутуу үнэлсэн бөгөөд 100 бэрээ л арай гэж хүрсэн байдаг. Вана улсын тулааны үеэр эмчийн хувиар Ваногийн иргэд болон дайчдыг аварсан. Monster Point ашигласан нийл болсон ч засгийн газар бүрэн үнэлээгүй хийвэр. Одоогоор 1000 бергийн шагналын сантай байна. そんなに褒められても嬉しくねえぞこの野郎。 Ийхүү Дэрсэн малгайт багийн нийт шагналын сан 8 тэрбум берийг давж дэлхийн хамгийн аюултай далайн даримчдын нэг болсон байна. Дараагийн аялалд тэднийг юу хүлээж байгаа бол хэрвээ та One Piece-ийг сонирхдог бол энэ видеонд лайк дараад суугаад дэмжээрэй. Баярлалаа.